Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан ялтгая. Монгол үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн манай зочноор Улсын их хурлын гишүүн Баттулга оролцож байна. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Тэгэхээр би тантай их ажлын тухай ярих гэсэн. Монголын ардчилсан холбооны тэргүүний хувьд баг хурл их хурлаа хийлээ. Эмэгтэйчүүдийн чуулган, залуучуудын чуулган гэд хийлээ. Энэ тухай асуултаар яриагаа эхэлт юм уу гэж итэл ердөө өнөөдөр 5 жилийн өмнө бичсэн 5 толгойн бүрхэг ирээдүй гэдэг нийтлэл чинь дахиад интернетэд гарцсан байна л да. Тэрийг уншсан чинь зүгээр жирийн хүний хувьд үгүй 5 жилийн байсан өмнө ингэж бичижсэн байна. Өнөөдөр бас л ийм байгаа юм биш үү гэснийг бод төрчлөө. Тэгэд эндээс яриагаа эхэлт юм гэж бодчихлоо. Би одоо өөрөө зөв харсан байл та 2007 оны 7 сард 5 толгой бол бүтэхгүй. Энэ үл их тийм бүрхэг ирээдүйтэй. Яагаад вэ гэвэл ингээд бүх анализуудыг ингээд хийгээд гаргаж ирсэн. Тухайд бас л боо шүүмжлэлд орж ирсэн л да. Энэ нөхөр одоо яагаад ингээд өстой харагдаач өөрийнхөө байж байгаа гэл нэг юм тайлдаг. Тэгээ өнөөдөр яг 5 жилийн дараагаас уу хүн болгон 5 толгоос ямар нэгэн байдлаар хувьцаач гэдэг юм уу, хувь хишигч гэдэг юм уу хүртнэ гэдэг юм хүлээлтүүд үүссэн байхгүй. Тэгээ энэ хүлээлт үүсээд ингээд одоо ингээд байгаад байна гэдэг чинь нэг хүлээлт чинь эргээд нэг тийм хариу байх хэрэгтэй шүү дээ. Энэ 5 толгоос орох гэж байгаа та бүхний тэр хүлээлт бол бүтэхгүй шүү. Энэ бол улс төрчдийн одоо залмих байсан шүү гэдэг л одоо би бараг энэ хэдэн жил ярьж байна да. Одоо тэгээд бас байгаад байгаа юм уу? Одоо яг л одоо энэ 5 толгой бол өөрөө ямар нэгэн байдлаар тэр хөрөнгөний бирж дээр гараад эргээд энэ 2.7 сая хүнд одоо ашиг орлого өгнө гэдэг бол өөрөө худлаа л байхгүй юм. Анхнаасаа тийм зохион байгуулалтаа хийсэн одоо ч гэсэн тийм л байж байгаа. Энэ бол үнэхээр одоо яг ингээд шалгадаг газрын шалгаад үздэг хүмүүс нь үзээд ингэх юм бол энэ маш том гэмт хэргийн шинж чанартай ийм асуудал юм байна. Тэгээ өнөөдөр манай хуул шүүх маань ямар байгаа вэ тийм ээ энэ байдлыг шалгадаг байгууллагууд нь ямар байгаа вэ гэдэг ингээд яриул их юм бий л дээ. Тэгээд энийг мэдээж ингээ ярихаар эргэл одоо хэвлэл мэдээлэл төртөө нөгөө боогдсон баригдсан байж байгаа нөгөө мөнгөтэй босоод. Нэг ярьдаг нэг нөхөр байгаа даа. Энэ нөхөр бол ингээд өөрөө нүүрсний ордгоо болоод оролцож чаддаг бол ингээ хордоо яриад идэм аа. Иймэрхүү хэлбэрээр одоо ярьдаг. Тэгээд ийм л байгаа юм л да. Тэгээ бас өнөөдөр танаа телевизээр бас энийг яриад шууд орондоо ярьж байгаа гэдэг бол бас нэг том боломж юм ба. Тэгээ мэдээж энийг ярихаар нөгөө нөхөр чинь нөгөө юм ярьж байна гэдэг юм ярих тодорхой хэмжээний бид нар чинь 40 минут байдаг л. 40 минутанд бол тодорхой хэмжээний баримт фактуудыг харуулад ингээд нэг яриад үзэх үү. Тэгэл үзье гэж одоо бодож байна. Тэгээд энэ одоо сая одоо юу юм бэ нэг Германы ерөнхийлөгч огцорлоо шүү дээ сар гаруй. Зүгээр л тэр орон сууцны зээлний хөнгөлөлтөй нөхцөлд өөрийгөө хамааруулсан байна л гэж нөхцөл. Тэрийн нөгөө нэг 4 дахь засаг л гэдэг хэвлэл мэдээл шар сонингууд нь гаргаад тавьчихсан. Тэгэл нэг канцлер нь хамгаалах гэж үзээд болохоо байлгангууд нь тэгээд явуулчихж байгаа байхгүй. Тэгшин зүгээр орон сууц аваагүй шүү дээ. Орон сууцны зээл авахдаа эргэн оюун чимэгт өгдөг нөхцлөөс хөнгөлөлтөй нөхцөл авцсан байгаа. Тэгээ экономик класс нисчихсэн найз нь бизнес класс руу оруулсан гэдэг. Энэ юмар л огцрол одоо явуудаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ яриад байгаа юм бол энэс бол хэд дахин том 2.7 сая хүний хэдэн жил хуурцсан ийм юмыг одоо ил гаргаж ярих л нэгэн оролдлогоодын нэг юм уу даа л гэж одоо. Би одоо ингээд яг засаг ардын ардчилсан намынхан засгаас гарахын өмнөхөн таны хэлжсэн үг энэ тэрийг бол санаж ин л да. Ингээд энэс хойш бол яриа л дээ. Тэгээд та яагаад тийм жоохон гутран нөгөө нөхөр ярьж гин гэж бодох үедээ гэдэг байгаа. Тэгвэл өнөөдрийн яриа юугаар онцлог болох хэвтэй юм. Би бүр гайхчихлаа. Уу яг одоо ингээд яг энэ талаар ярьж байгаа хүмүүс бол бүх хэвлэлээр цензурлэгдэж шүү дээ. Юм бол хоёр юм бол Монгол улсын засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийсэн. Монгол улсын засгийн газар болохгүй гэдэг. Нөгөөх нь МСС-тэй холбоотой бүх охин компани янз бүрийн компаниудтай холбоотой гэрээ юу муу мэдээнүүдийг гаргахгүй гэдэг. Тэр бата нэрсүүдийг ингээд чагсаагаад ийм юм хүмүүсийг муулахгүй. Хэрвээ муулах юм бол мөнгөө буцааж авна, мөнгөө торгуултаа авнаа гэх. Ийм гэрээ хийж байгаа байхгүй. Тэгээ энэ тохоо ярьсан. Одоо шинэ тэр эдийн засгийн форум дээр бол тэр Монгол банкны дэд ерөнхийлөгч золж жаргал бол маш тодорхой ярьсан шүү дээ. Тэгэл юуг нь хасгаалчихсан гэдэг ч юм уу. Тэгээд ярьсан ярианууд ингээд тэгээд хай нэг интернетээр ороход бол маш их тийм бүдүүлгээр тайрдаг барьдаг одоо
ийм юмыг л хэлээд байгаа юм л да нөгөө нөхөр гэдэг. Тэгээд За энийг яг харах. За тэгвэл ерөөсөө шууд 5 толгой ирээдүй маань одоо бид бол хүлээгээл байж байна. Өнөөдөр 5 толгойг хариуцсан ажиллаж байгаа хүмүүсийн тухай ажил эхэлж явж байгаа тухай мэдээлэл бид нар үзээ сууж байна. Яагаад бүрхэг? Та яагаад энийг ингэж хэлээд байна? 5 толгойн орд нь өөрөө одоо бидний яриад байгаа тэр 2.7 сая хүний хүлээгээд байгаа орд нь өөрөө өнөөдөр ашиглалтанд ороод хөдөлгөөнд ороод хөрөнгийн биес дээр гараад дэд бүтцэн шийдэгдээд явж явах ёстой гэдэг юмыг би яриад байгаа. Өнөөдөр энэ хоошоо тавигдсан. Уг нь явах ёстой шүү дээ. Зөрүүлээд урд нь яасан нөгөө ухаан худгийг аваачаад хууль бусаар хууль дүрм журм тогтоолж өчөөд ухаан худгийг төрүүлж явуулаад хөрөнгийн биес дээр юуг нь харагдсан. Бидний ойлгож байгаагаар бол эн чинь бол тэр 5 толгой гэдэг ордын нэг хэсгийн өгсөн. Өөрөөр хэлэх юм бол эн чинь том орд байсны 4% гэж яриад байгаа үсттэй. Тэгэхээр наа чинь хүмүүс толгой нэргээд байгаа байхгүй. Нэг том 5 толгой гэдэг байсан нь 96% нь улсад өгөө 4% нь авчээ. Тэгэхээр эн чинь би одоо нөгөө нэг баримтгээ яриад байгаа нь энэ байхгүй юу? Ийм одоо 2007 оны 2 сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоол гэж байна. Монгол улсын их хурлын тогтоол байна да. Энэ дээр үгчсэн гэхээр ийм тухай хуулийн 8-1-ийн 4 зааснаар тогтоох нь энэ тогтоолын 1-р хавсралт заасан ордыг стратегийн ач холбогдлохын ашигт малтмалын ордод хамруулсуваа гэд. Он сар өдөртөө би энийг л өөрөө ингэ зохиож бичихгүй шүү дээ. Ингээд яаж. Тэгээд 1-р хавсралт гэдэг нь юу вэ гэхээр 5 толгой орд гэж энэ ордынх нь нэр байна. Том орд. Энэ дотроо тайлбар гэдэгт нь 5 толгой ХК Energy Resource компани Дайцокогийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөцөн тогтоосон талбайг хамааруулнаа гэж байгаа юм. Тэгэхээр энэ стратеги орд мөн байна уу? За стратегийн ордыг мөн байгаа юмыг тустай ордууд байгаа байхгүй 6 юм хэлцээс. Тэгэхээр энэ ордуудыг барихтаа 96% өглөө 4% нь авлаа гэд ингээд авцсан. Уг нь бол өөрөө чинь тустай гэд ингээд бүр ингээд нэр цагаад ингээд тавьчихсан байгаа. Тэгээд хэрвээ стратегийн ордыг хувийн хвшлийн хөрөнгө оруулах юм бол 50-50%-аар одоо эзэмшнэ гэд бас тогтоолт. Тэгээ ийм юм болоод яваад байна гэдгийг л яриад байгаа юм л да. Тэгэхээр энэ хурлын тогтоолыг бол хэрэгжүүлэх ёстой юу? Ёстой. Энэ юмнууд чинь бүгдээр ингээд цаас одоо юу гэмт ингээд бүгдээр л ингээд нэг цаас маасаараа л ингээд байгаад байгаа юм л да. Тэгээд түрүү хэлсэн энэ стратегийн ач холбогдлохын 5 толгой нүүрсний орд, оюу толгойн зис алтны ордыг хамтарч ашиглах гэрээг одоо 2008 оны 12 сарын 4-нд Монгол улсын их хурлын тогтоол гараад засгийн газарт энэ оюу толгой 5 толгой хоёрыг зэрэг одоо гэрээ хийгээд хамтарч ашиглаа гэсэн ийм тогтоол гаргацсан байна. Тэгээд оюу толгой нь яваад 5 толгой нь ямар нэгэн байдлаар одоо хүртэл яваагүй л үлдсэн байна. Энэ хооронд нөгөө хууль бусаар гэж яриад байгаа ухаан ходог нь бүх хөдөлгөөнүүд нь хийгдээд явцсан байна. Энэ хоёр чинь нэг байрлалтай газар шүү дээ. Тэгэхээр юу гэж нэхэр уг нь бол энэ тогтоолоороо ингээд засгийн газарт үр өгснээ дагуу бол 5 толгой нь оюу толгойтой зэрэг яваад ухаан ходог нь нэг засгийн газар 50-50-аар ичдэм ингээ гэрээ хийгээд явах ёстой юм байсан л гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж нэхэр ухаан ходог нь өөрөө нэг хэдхэн хүмүүс байгаа даа ш. Төрүүлээд энийг аваад энийг төрүүлээд хөрөнгийн бийжээр гаргаад ирэнгүүт нөгөө том 5 толгой гээд бидний хүлээгээд байгаа юм чи үнэлгээ нь унцж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дээр ганцхан юм байна. Энд тэгээд тэр хэдэн хүмүүс гэдэг чинь маш зохион байгуулалтаар ажиллаад ингээд гаргацсанд нь 5 толгой гэдэг юм хөдлөх ёстой засгийн газар нь хөдлөг юм биш үү? Тэнд дотор нь та байсан шүү дээ. Харьяаллынхан сайд нар нь байж би дэд үтсийг хариуцсан сайд байсан. Энэ дэд үтсийг одоо юу гэдэг вэ? Хамгийн их ярьж одоо энэ ажил дээр явсан хүн чинь би одоо өөрийгөө гэж боддог байхгүй. Яг бүх юм баримтаараа байж. 5 жилийн өмнө нарийн царигтай юу төмөр цамууд гэдэг одоо ардсан холбооныхан бид нар чинь янз бүр талбай малбай дээр ярьж тэрийг зогсоолгоод одоо яаж нэхэр улс өөрөө төмөр замаа тавих ёстой. Яагаад гэвэл улсын төмөр зам нь ингээ байгаа тохиолдолд хувийнхан энэ улсын төмөр замаар ачаагаад зав. Тэгэхгүй хувийнхан төмөр зам тавьчихаар улсынхан энэ тариф төмөр замаар чинь ачаагаа зөөнөөд тэгэхээр өөрөө хувийн одоо уурхатай би улсын уурхатай өөрөө төмөр замаа тавихаар би өөрөө чинь төмөр замаар явах чинь тарифын өрсөлдөөн гарна. Би өөрөө надад үнэтэй тариф өгнөд. Миний үнэтэй би өөрөө чинь үнэтэй тарифыг авч байгаа юм чинь нөгөө хят чинь нэг зах зээл байгаа даа шүү дээ. Хятадтай нөгөө юм ярихаар өөрөө чинь хөнгөлтөө тариф байгаа учраас миний нүүрс борлогдохгүй л байхгүй.
Улс өөрөө стратеги гэж ярьж байгаа бол стратегийн төмөр замаа тавиад дараа нь хувийнхан тэрүүгээр төлбөрөө төлөөд гарна. Гэхдээ нэгд улс байна. Яагаад гэвэл стратегийн гэж хэлээд 2.7 сая хүний амьдрал ахуйд зориулна гэд тогтоол гаргасан байж. Ийм л зөрчил байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ төмөр замыг чинь явуулах гад сүүлдээ өөрөөсөө мөнгө гаргаад нөгөө төмөр замын компаниудад нь одоо урайлаа тийм ээ их орныхоо төлөө мөлөөгээд нэг 4 компани оруулсан хөрхөд өдөр чинь нэлээд ажиллаад одоо хүртэл мөнгө аваагүй. Ямар нэгэн байдлаар инээж агаал мөрөн дээр алга за болно гэсээр байгаа л энэ ажлыг гацаад ирэл байхгүй. Ер нь бол хүсэхгүй байна л гэсэн үг. А нөгөөдөлөх нь юм л явах хэрэгтэй. Энд нь өөрсдөө сонирхол байж. Өнөөдөр ихэнх сайдаар энэ компаниас хувьцаа эзэм шүү дээ. Тэр MMC гэдэг одоо тэр хөрөнгөний бирж дээр орсон тэр хөрөнгө оруулалтын мэдүүлгүүд дээр байж л байгаа шүү. Тэр эрчим хүчний сайд зоригтон байна. Хувьцаа эзэм шүү дээ. Бараг сайд нарын тал нь өнөөдөр MCS-ийн барьсан байшинд гүгээд орцсон байна. Мөнгөөрөө төлсөн л гэдэг юм л тэгвэл мөнгөө төлснөөрөө энэ шалгалт би бол тэрийн шалгадаг хүн биш байхгүй. А энэ байдлыг мэдээлж ингэж ярьж байгаа нь бол миний иргэний одоо үүрэг гэдэг юм уу. Нэг ардсан холбоо бол үндсэндээ бол иймэрхүү нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдгөө байгуулах юм байна. Тэрнийхэн дараагаар ягаад ч би очиж 6 жил болсон. Сэлэнг аймгаас Богоон цугаад ч юм уу Хэнтэй аймгаас микрон цугаал тэр ардсан холбооны одоо гişүүд гэдэг барьцаанууд тэд нар ч ирээд энийг надад яриад байдаг байхгүй. Ийм юм болоод шүү дээ. Энийг мэдж байгаа юу гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэд энийг бол ярих би бол ярих ёстой гэж боддог. Яриад яваал юм л. Ярихтаа ингээд пактаар нэрээд ингээд ийм том гэмт хэргийн зохион байгуулалтын ажил болцоо гэд яриад байгаа юм л да. Тэгээд ингээд би ярихаар ч ойлгож байна. Ойлгож байна. Гэхдээ надад нэг ийм асуудал энд гарч ирээд байна л да. Би өөрөө чинь за энэ тэр таны яриад байгаа тэр MCS гэдэг компани өөрөө чи яриаг сонсоод таны ярилцлагыг аваад MCS гэдэг компани тэр 5 толгойд цогцтой сумдах бүтээн байгуулалтын дээр очиод би сурвалжлаад энэ бол монголчууд ажил зэн залуучууд ингэж хийж чадчих гэдэг яг л авь адилхан яваад байгаа улсууд тэгээд яагаад ингэж нэг уулзалтаад яриад ингэж болохгүй болчихвол гэж нь уулзалтгүй байт юм байна. Уулзалтаад ярьсан тэр ерөнхий сайдтай хамт тогтоо ерөнхий сайдар Батуулд байна тийм ээ. Батуулдтай хамт од жаргалтай хамт уулзаад ийм юмыг ингээд та нар гүн чинь ямар хэзээ өхнө гэж ийм юмнуудыг ингэж яадаг. Та нар энийг ийм юм болсон шүү дээ. Ингээд уулзаад ярилгүй яа. Чи ярьдаг болоод арга барагдаад ийм ярьж бүлгийн хурал дээрээ ярьсан. Би одоо энэ материалуудыг бол одоо өгдөх газар нөгнө гэж бодож. Ийм юм чинь бүгд их хурлын тогтоол мохтоол гэмч бүгд баримтаараа байж байгаа. Тэгээд энэ чинь их ашигын зөрчил би түрүүн тэр Германы ерөнхийлөгчийг ярьлаа тийм ээ. Зөвхөн орон сууцны хөнгөлт аваад огцорж байна. Өнөөдөр манай сайдар орон сууцнд гүйчиж орцсон. Нөгөө энэ очир дайрсан компанийхаа. Би зүгээр очир дайрсан гэж ойлгуулах гэж яриад байл. Том 5 толгой нь оюу толгойтойгоо зэрэг их хурлын тогтоол гараад засгийн газарт үүрэг өгцөнгөд 5 толгойг нь хоош нь татаад ухаануудыг урд нь оруулаад явуулаад оюу толгойг явуулаад оюу толгой дээр ноцолдож байгаа хооронд энэ юм ингээд мартагдсан байхгүй. Тэгээд одоо төмөр зам гэж ярихаар хүмүүс энийг нөхрөл төмөр зам л гэж яриад байгаа. Тэгээд яг танаас эргэж тэгэж асууж штэ. Та тэр төмөр замыг чи явуулах сайд нь байсан биз дээ гэж ярьж байгаа. Хөрөнгө мөнгөнийх нь мэдэл над дээр байхгүй. Бодлогын 2010 оны 6 сарын 23-нд Монгол улсад төмөр замын бодлого гэж байхгүй хахад их хурл дээр хилцүүлээд батлуулсан. За өстой их юм болж батлуулсан да одоо тэгээд тэрийг бол эргээд зургатаар гаргахад бол хүмүүс мартчихдээ юм шүү. Энэ өөрөө бодлого батлаад авангууд нөгөө яг тэгвэл 2008 оны сонгуулийн өмнө энэ энержи ресурс компани чинь нарийн царгаар төмөр зам урагшаа тавихын засгийн газар өгсөн байгаа байхгүй сонгуулийн өмнө шүү дээ. Энэ чинь бодлого энэ төр гэж юм байна чинь хэрвээ бодлоготой бас нэг их орноо морно гэж боддог улсууд бол эн чинь юу вэ тийм ээ ингээ бодох хэрэгтэй байхгүй. Энэ чинь айгүй ингийн юм байхгүй. Хэдхэн гэр бүлийн төлөө 2.7 сая хүний асуудлыг ингээд очир дайруулаад шийдэж байна гэдэг бол битгэхгүй одоо хэлбэл боловсралтай л улсууд шүү дээ. Хаан л хаан ном сургууль төгссөн. Тэгэл энгийн математик дээр өгүүлбэртэй бодлого гэж бид нэр үздэгс яг л тэр байхгүй. Тэгээд одоо эн чинь за яах вэ? Засгийн газарт байж гэтэл их хурлд чинь шийдвэр гарах хүмүүсийнх нь багцаа баримжаа бол одоо ардсан нам хийдүүлээ. Би яг нам яриад байна. 28 болол байдсан шүү дээ. 2008 оны сонгуулиар бид нар ч бол ялсан байгаа шүү дээ. Ерөөсөө тэгэл 28 суудал болгоод ингээл янз бүрийн бодлоо нөгөө нэг
эдгээр чинь нэг ийм юмаа хийхийн тулд энэ сонгуулийг бол дээд зэргээр бодлын тулд харга мөхтэй болсон байхгүй. Сонгуульд хэрвээ одоо юу гэхэд арчилсан юм олон голоод бид нар энийг юм дааман олон хүн дээлэнэ мөрөндөө. Ер нь бол одоо тэр хар засаг дарга нарын 10-аад хүн өнөөдөр ямар нэгэн байдлаар байцааг тавилгалтай тэмцэх газар байцаагтаа сууж байна. Энэ өнгөрсөн 20 жил чинь эдгээр чинь дураараа дөрөв дунд чимгэрээ наргсан байхгүй. Тэгэд энэ байдлаар сонгуулаар ямар нэгэн байдлаар булхаа юм уу инээ тэрэ гэдэг ингээд ямар нэгэн байдлаар энийг дийлэхгүй л болвол эдгээр чинь дийлэн мөрчих гэж. Энэ эдсэн уус нь бол ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэгээ яаж юм гэхээр засгийн газараас бид нэр гардаг өдөр 3 дахь өдөр байсан. ҮЗХ-гийн хурал дээр 70 жилийн гэрээ хийгээд ороод ирж байгаа байхгүй. Яагад бол нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй. Чон боронор гэдэг шиг 70 жилийн гэрээ хийгээд ороод ирж байгаа. Энэ 70 жилийн гэрээг нь би ингээд тэр ҮЗХ-гийн хурал дээр зарлахад худлаа ирж जैन даа гэж шууд худлаа ирж 15 жил шитэл гэж байгаа. Гэж та нэг бас би чинь нэг хэдийгээр дээд боловсролгүй ч гэсэн нэг 2 оронтой тооноор мэднэ л дээ ч. Тэгээ 30 жилээр хийгээд 30 жилийнхаа араас 20 жилээр сунгаа явна гэх. Энэ Монгол улсын засгийн газар болон энержи ресурс компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ бороо голдыг бас яг ингэж хийсэн байхгүй. Дотвортой байдлын гэрээ гэдгээр хийгээл одоо Монгол улсад бороо голдоос юу гэж. Энэ хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаа гэж. Өмнө гайгүй цоцсон юм хоодог гих нэртэй газараас 30 жилийн хугацаатаар эзэмшдэг ба ашигт малтбарын тухай хуулийн 27 зүйлийн 27-гийн 1-7 заасны дагуу тус бүр 2 удаа 20-оос 20 жилийн хугацаар сонгуулах хэрэгтэй гэх. 30 дээр 20-ыг нэмгээр хэдий. 50 дээр 20-ыг нэмгээр хэдий. 70. Ингээд энэ 70 жил гэж яриад байгаа. Тэгээд бид нар засгаас сард 3 дахь өдөр засгийн газараар оруулж байна да. За энэ хоодынх нь өөрийнх нь нөөц нь 50-60 жилийн нөөцтэй юм шиг. Тэгэл тиймэрхүү гэнэ. Тэгээд энэ дотроо дахиад энэ засгийн газрын тогтоол дотор байгаа энэ стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалт гэдэг жагсаалт байгаас түрүүн хэлдэг 5 толгой дайцаггүй энержис гэдэг тэндээс авна гэсэн заалтыг энэ доктортой байдлын дотроос оруулсан байгаа юм. Стратегийн ордоос авахулна гэдэг. Тэгэд ийм юм болоод байгаамаа. Тэгээ юм бол аминдал баримттай маягийн юм л ярьж байгаа юм. Тэгээд за нэг энэ нэг за би зүгээр их тийм нийтлэг сэтгүүлчдийн зүгээр одоо нэг байдлыг яасан асуулт тавьж яж магадгүй. Энэ бол ижил төстэй нэг байрлалд байгаа. Ижил төрлийн бизнесийг хийж байгаа. Ижил төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж одоо экспорт хийж байгаа тийм 2 компани. Нэг нь төр, нэг нь юу вэ болоод нь шүү дээ. Тэгэхээр эн чинь өрсөлдөөн гарах болоод байна. Тэгэхээр эн чинь нэг л жирийн өрсөлдөөний хэлбэрээр энийг шийдэж болохгүй юу? Энийг тэгвэл яаж шийдэх вэ таны хар? Энийг хэрвээ стратегийн орд бишээ гэх тийм ээ. Стратегийн орд бишээ ямар нэгэн тийм уул уурхайтай холбоотой юм болвол асуудал өөр. Нэгэнт стратегийн бүтээгдэхүүн учраас энэ их хурлч нь стратегийн гэж ярьсан байлгүй дээ бодвол. Тэр чинь бас яаж шилжүүлж ясныг 76 хүн баг шүү. Ер нь бол. Тэгэд стратегийн бүтээгдэхүүн кокс нүрс мөн. Тэгвэл улс төрүүлээд стратегийн бүтээгдэхүүнээ яаж, хинд, хідээр, хэрхэн, ямар хугацаанд зарагдах байгаа энэ засгийн газар гэдэг нэг юм байгаа бол тэр нь бодлогыг боловсруулах ёстой болов гэж би боддтой. Би дэд үтсийн сайд байхдаа төмөр замын бодлого дээр яг энийг хийсэн баг. Нэг зах зээлээс хамаарахгүй, нэг одоо далай руу гарах магадлалтай энэ бүтээгдэхүүнийг одоо эдийн засгийн нэлээд том одоо 2 орн болох Япон, Солонгос руу замын бодлогыг гаргасан байхгүй. Тэгээ би дөрвөлсөн 2008 оны сонгуулийн өмнө нарийн царгаар урагшаага төмөр зам тавих зөвшөөрлийг засгийн газар өгсөн байсан. Ийм санаад байна л да. Таныг энд бүр ингээд самбар авчираад ингээд яриад ирсэн санаад байна. Тэгээ одоо яг таг зогссон юм уу? Энэ бодлого ажлыг эхлүүлсэн. Би яагаад эхлүүлсэн бэ гэхээр за энийг ямар нэгэн байдлаар эхлүүлэхгүй бол эдгээр засгаас хизээ нэг хэсэгт бид нар гарна. Гарангуут эдгээр хавар улангууд энэ ажлыг эхлүүлнэ гэдэг нь тодорхой байгаа байхгүй. Ийм юм хийж чадж байгаа усуд тэр бол юу ч биш. Тэгээд тэр төмөр замын бодлого бол их хурлаар батлуулсан чи би одоо жоохон итгэлтэй байна л да. Гэхдээ энэ хүмүүс бол энийг явуулахгүй. Ер нь бол яагаад гэвэл би хууль зүйн сайд нь засгийн газрын хурал дээр төмөр зам барихыг харна гэж занал хэлж байгаа байхгүй. Монгол улсын хууль зүйн сайд шүү дээ.
одоо дэд үтсийн сайт ямар ч одоо хувийн харьцаа, марьцаа, муудалцсан, өш хонзон, нутаг усны фактор энэ төр байх. Зүгээр л дотор тэгээ бодсон. Тэр сайд нь өнөөдөр зайсанд ухаан удгийн тэр эзэмшдэг, МСС эзэмшдэг байранд нь амьдраад хаана ямар үнээр ямар байранд амьдарж байгаа бас мэдэхгүй. Асуусан чинь түрээсийн байранд байгаа гэх. Тэнд ямар түрээс төрөлдгийг мэдэхгүй байхгүй. Тэнд бол ер нь бол нэг доотлон 5 сая төгрөгийн л түрээс байгаа метр квадрат. Тэгээд ийм байдалтай байна. Энэний эсрэг ингээд энийг бол яриад хэлээд бүх тэд нар чинь өөрсдөө нэг тийм хууль дүрм ярьдаг, их тийм их орон ярьдаг, бичиг цаас ярьдаг л улс л да. Тэгээд энэ бичиг цааснууд ингээд байхаар энийг мартд юм уу? Яад гэх юм бас ойлгохгүй байгаа юм. Зүгээр хүн гүтгсэн энэ тэрийг бол намайг шүүхтөө өгнөс. Энэ баримтуудыг би ер нь бол энэ 7 хоногоос тэр авилгалтай тэмцэх газарт нь өгнө гэж бодож байгаа. Тэр прокурорт нь өгнө гэж бодож байгаа. Ерөнхийлөгчд нь өгнө гэж бодож байгаа. Ийм болоод байна. Өгөөгүй яваад ирсний учир юу юм? Энэ чинь хэвлэл мэдээлэлээр бид нар бас ингээд ярингуут тэр чинь шүүрж аваад явах юм болов гэж бодож одоо гардуулж өгөх гээд шүү дээ. Хэвлэл мэдээлэлтэй хамт баримттай. Ийм болсон. Энийг шалгаж өгнө үү? Ашиг сонирхлын зөрчилтэй байж болох мэдэх энэ засгийн газрын сайд нэрийн чинь 50% нь энэ компани байранд орсон байна. Доотлон сая доллар шүү дээ. Зарим сайд нь би орох гэж байгаа болоо зарцсан шүү гэж хэлээ. Тэр нь бол хамаагүй шүү дээ. Тэгээ ингэж би юу гэх гээд байна гэхээр 2.7 сая хүний итгэл хүлээлтийг үүсгэсэн 5 толгой явах юмыг урдуур нь 20 гэр бүлийн хүмүүс ороод ийм явчлаа. Энийг зөв буруугийн шалгаж өгөөч л гэж. Тэгээд шалгаад зөв эднэрийн зүйл байна шүү дээ. Энэ 5 толгой хогнол байхгүй юу гэвэл нэг өөр асуудал. Тэгээд тэр 5 толгой яагаад тэр 22 хон трактор аваачаа тавьдсан тийм ээ. Тэгээ өнөөдөр эдийн засгийн өсөлт 14-17% байна гэдэг. Тэгээд ядуур нь яагаад өсөөд ит. Тэгээ халамж гэдэг нь яагаад орж ирээд хинээ бодлого. Халамж өгөх тусам яагаад ядуурлах гэсэн. Энд чинь халамжийн бодлого гэдэг чинь шал өөр юм руу явах хэрэгтэй байна. Гэл ингээд яриул их юм байна. Би сая таны түрүүн дээр хуруу дараа тооцсон юмнуудаас хинд хизээ яаж бүтээгдэхүүнээ гаргах тухай гэдгээс л асуучмаар санагдлаа л да. Энд одоо бид нар их олон жилийн турш би одоо их олон хүнтэй ярьж хахад бидний энэ хоёр гүрний дунд байгаа. Энэ геополитикийн асуудлаа бид зөв шийдэх. Тэр бодлого гэж юм барих тухай яриад байна л да. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо бид нар чинь 100 тонны машин өөрөө ямар мэрэгчлээ. Сэтгүүлч. За сэтгүүлч хүн яг бүх юм мэдэх л өстой. Өөрөө геополитик яриад байна да. Тэгвэл засгийн газар ерөнхий сайд нар геополитик ярих ёстой юу? Ёстой юу? Ёстой тийм ээ. Тэгээд яг л 5 толгоогоос урагшаага нарийн царигтай төмөр зам тавих зөвшөөрөл засгийн газар өгдөг. Сэт татаад ингээд. Энэ геополитик өгцөн юм шүү дээ. Одоо хүртэл тэрийг цуцлахгаа цуцлж чадахгүй байгаа юм шүү дээ. Тэгэхээр геополитик гэж юм ойлгохгүй хүн ерөнхий сайдаар тавьдсан байна уу? Хэл устдаа хүмүүс тэр чинь. Англиар ярина, орсоор ярина. Байтугай одоо юм сурж ийсэн, байтугай орон сурсан улс гэж. Тэр өөрөө геополитик яриад хахад тэнд яага ярьдгүй. Гэт ярил юм байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр манайд стратеги өөрийн чинь яриад байгаа геополитик тэр баланс, хоёр хөршийн дундах баланс гэдэг бүх юм алдагдсан байхгүй. Тийм би одоо нарийн мэдээлэл байхгүй. Одоо та намайг сэтгүүлч хүн бүх юм мэдэх хэрэгтэй байх л да гэж хэлчихлээ үгүй. Сэтгүүлч нь мэдж байгаа хүнийг л мэдчихвэл өөрийн чинь сэтгүүлч мөртлөө геополитик яриад байгаа болохоор ерөнхий сайд нар засгийн газар яагаад геополитик ярьдаг юм бэ л гэж байгаа. Тэгэхээр би энийг нэг юм сонсцсон байхгүй миний мэдээлэл юу гэсэн чинь манай улс олон улсын конвенцэд нэгдсэн юм байна л да. Одоо газар нутаг дээгүүрээ хамгийн хүн даацын машин нь бол 44 тоноо гэд. Гэтэл бид нар өнөөдөр сурвалжлагаар үзэл хараад 100 тонны машинууд авч ингээд тэгсэн мөртлөө хил дээр гарангуудаа хэлийн цаана нөгөө нүүрстэй машинууд чинь пүүн дээр зогсоод ингээд тэрүүгээрээ хууль хэрэгждэг л гэж сонсоод байгаа. Тэгэд энийг чинь одоо ингээд та засагт байхдаа мэдчихсэн юм уу? Энийг яах вэ? Наадах чинь гөөмөлуудаа тэр хэлийг хаасан да. Санаж байгаа бол яамнаас нүрсний замыг хаалаад ямар нэгэн байдлаар дүрм журм гэдэг юм Монголын хэлд орж ирэл үйлчлдэг. Хэлийн цаанаас хэл гараад дүрм журм тэр орны дүрм журмаар үйлчлдэг. Манай оронд нэг ийм үйлчлдэг юм. Тэгээд дүрм журмыг үйлчлүүлэх гээд замыг хаахаар засгийн газар руу хааснаас 30 минутын дараагаас л уцтаад эхэлдэг. За замаа нэгээч. Юу болоод байгаа юм бэ?
Олон улсын конвенц бид нар чинь тэр 44 тонны гэдэг чинь бол ачаатай машины тонн шүү дээ. Ер нь бол. Харин тийм тэрийг бол би мэдчихсэн юм тэр конвенц. Тэгээд 44-өөр барих гэхээр 100 тонны дастай машинууд нөгөө нүүрс чинь зөөдөг. Гэхдээ ямар ч дүрм журам ядаж тогтоол тушаал байхгүй юу? Гэж бүгдээрээ байгаа ш тэр чинь зөрчил явдаг л байхгүй. Тэгээд тэр би дахиад нөгөө хууль зүйн сайд нь зам хаалаа. Энэ одоо улсын төсөв тасарлаа. Энэ бол хууль шүү. Ингээл тэнд чинь ийм болдог. Саяын 3 жилд бол нэг энэ хөгжлийн бодлого програм гэдэг юм нэг батлуулчихсан. Орон сууцаа батлуулчихсан, авто замаа батлуулчихсан, энэ төмөр замаа батлуулчихсан гэсэндээ бас нэлээд гүрийж явсан. Энд бол зөвөр би энэ пактуудаар юу ярих гэдэг нь гэхээр энэ улс бол яг ингээд яг ийм хэлбэрээр явах юм бол удахгүй нэг улсын хараат тийм ээ эдийн засаг нэг компани хараат нэг бүтээгдэхүүний хараат ийм улс гэх юм уу юу гэх нэг юм болчих гээд байгаа байхгүй. Нүүрсний эдийн засгаас хамааралтай нэг компани тэрийгэ зардаг, нэг улс худалдаж авдаг. Одоо чинь 2012 онд бид нар 31 сая тонны нүүрсний экспортоор улсын төсөв юу болсон шүү дээ. Бүртгэгдсэн шүү дээ. Тэрнээс орж ирсэн орлогоор. Энэ хаагдахаар яах вэ? Аюул мөн үү? Нөгөө төсөв гэдэг чинь тэрийг ингэн энэ цалингааны минь ингэн нэгдсэн юм биш. Нэгт нүүрс авах байлаа. За далаалаа мэрэд танаа 7 хоног гэсэн чинь 10 хонцлог хаачууд яах вэ гэдэг юм. Ярил их олон юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч тохиолдолд стратегийн тэр бүтээгдэхүүн нэг зах зээлээс нэг компани зардаг байж болохгүй. Улс өөрөө энэ дэр бодлого гэдэг юм гаргаад хариуцлагатайхан шиг ажил хийдэг хүн тавиад. Одоогийн тэр Эрдэнэс 5 толгой молгой энэ эрчим хүчний сайдын төр бол биш шүү дээ. Ийм хүмүүс үл энэ зүгээр нөгөө талдаа л үйлчлэх нөхөөс бүгд баримтаар нэл. Одоо эдгээр бүгдээр хувьц эзэмшиж сууж байгаа. Байранд нь очиод ингээд суудсан ус чинь. Тэгэхээр ийм байдлаас өнөөдөр гарах хэрэгтэй. Иннээс гарахгүй бол би дахиад нэг бүтээгдэхүүнээс улсын төсөв батны юу яадаг бүрддэг. Нэг компани тэрийг зарцан захируулдаг. Нэг улс худалдаж авдаг гэрээтэй байх юм бол бид нар ирээдүй бол байхгүй л гэсэн. Тэгэл орж ирсэн мөнгөний 21 мянгаар тараагаад нөгөөдөл нөгөө нэг жижиг юм нөгөө нэг хар тамхи шиг болцсон 21 зогсвол яах? Гэт ярих бол их олон юм яригдах гал юм л да. Тэгээд өнөөдөр нөгөө 4 дахь засаг л гээд хэвлэл мэдээлэл нэг бүгд одоо баригдсан та хөрх юм. Басгүй баха. Тийм одоо би ингээд гэрэмэрээ ингээд одоо энэ дахиад нөгөө МСС ярих гал юм л ийм хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг гэрээ гэж. Хамтран ажиллах гэрээ гэх. Тэгээд энэ дотроо бид нэр ингээд та нарт мөнгө өглөө шүү. Бид нар бол айгүйх бүтээгдэхүүн рекламд хийж мөнгө өглөө шүү. Гэхдээ нэг бүтээгдэхүүн зарж мөнгө өгөх ёстой. Хэрвээ манайхныг манай дарга нарыг гэнтэ бүр ингээд нэрээр нь байж байгаа. МСС группийн дуудсан газар тохиролтын цагт ирж мэдээ сурвалжлага аавна. МСС группийн ерөнхий удирдлага од жаргал од нарыг болон шинээр үүсэх бизнесийн салбарыг бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээлэл нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээн. Хэрвээ нэвтрүүл муугар ярих юм бол торгуул төлн мөнгө аавна гэд ингэ барьцдаг байхгүй. Тэр нь хийх мэдээлэл. Энэ чинь нөгөө синийг дээрээс л авахгүй юу? Синийг дээр ч очиод юм ярих гэс бас хаагаа ийцсэн биш. Юу гэмд. Энэ таны телевиз биш юм уу? Яг би хөрөнгө оруулагч л да. Би ер нь тэгэл ийм байна л гэж байгаа байхгүй. Тэгвэл хэвлэл мэдээллийн бас үнэчлээ ажиллаж шүү дээ. Гэхдээ тэр чинь ингээд бүх юм хаана мөнгө төлж байгаа газар хөгжим захиалдаг юм чинь ингээд яваад байгаа. Тэгээ нөө дөрөвт засгал чинь бас байхгүй болцоо гэж хэлчихэ. Өөртөө нөгөө сонин санагчлаа гэдэг шиг болчихлоо. Гэхдээ миний ярьж байгаа дотор худлаа юм байхгүй ш. Би чинь бас 2 удаа их хурал сонгогдсон. Энэ их хурал бас нэг сайд 3 жил гарan хийцэн хэлж байгаа ярьж байгаа маас нэг хариуцлага тооцоочих хэмжээний тийм одоо гэх юм уу та. Тэгээ энийг одоо за хамгийн амар арга бол эдэртэй хувилдаал яг нүүрсний ам аваад явах л да. Гэхдээ эн чинь өөрийнхөө дотор хүнтэй тэгээд энийг бусад одоо юу гэх юм тийм болж байгаа нийгмийн байдалтай асар их зөрчилдөг байхгүй. Тийм л юм байгаа одоо. Тэгэхдээ за асуудлыг би арай өөрөөр тавиадах юм. Өнөөдөр одоо манайхтай энэ коксч нүүрсээр өрсөлдөгч том улс бол одоо Австралиа гэж бид нар ярьдаг шүү дээ тий. Гэтэл Австралич улс бас твэлтэй байна. Тий.
Гэтэл манай 5 толгой бол дэлхийд одоо хамгийн том гээд 5 толгойн 12% тэнцхийн гинэ Австрали ТV юу гэдэгсэн. Энэ үнэн юм уу? Энэ тэгэхээр ийм их баялаг байгаа юм чинь бид нэр хувийн ч вэ, хувьсгалан ч вэ нэг аяттай хан зогцоод ашиглаад яах тийм арга гарахгүй нь үү? Яаж зогцно гэсэн юу гэсэн үг? Эн чинь ийм том ордыг яаж зогцох юм? Хууль бусаар авцсан байна шүү. Хууль бусаар өнөөдөр засгийн газрын эрүүл саруул бол энэ энержи ресурстэй очоод за засгийн газрын тогтоол хууль дүрм журмын дагуу танай компани 50% улсынх юм байна гэж ерөнхий сайд нь ярьж явах хэрэгтэй байхгүй. Ер нь бол. Тэгэхээр энэ ерөнхий сайдаас бол тийм үг гарахгүй шүү. Австрали улс ямар юм ярьж байсан бэхээр энэ 5 толгойн орд ашиглалтанд ороод Монгол улс их зөв бодлогоор явах юм бол Австралийн эдийн засаг өөрөө хямрална шүү гэж, хямарч эхлэх шүү гэж ярьсан байна. Нөгөө нэг бас л нүүрсний том экспортлогч орн шүү дээ Австрали ТV, Австрали улс гэдэг юм байна. Тэгээд энэ өөрөө коксны нүүрсний хэрэглээ гэдэг өөрөө бас лимиттэй. Одоо юу гэж жилд 50 сая тонныг хятад улс хэрэглэнэ гэж байгаа бол одоо Австралиас нэг 15 явах юм бэл хаанаас ч юм гээд авна гэхэд. Тэгвэл нэгэн тухай ходог тэр юма зараад төлгөөгөө хийцэн ба шүү. 3 жил танаад иймийг хийнэ гэж хаад хажуугаар нь том тавталгаараар гэрээ хийнэ гэдэг бол бас л хэцүү байхгүй. Тэгээ хамгийн нэг эмгэнэлтэй юм нь нөгөө арчаагүй байдлаас болоод дахиад 250 сая долларыг бүтээгдэхүүнээ урчилж зээлээд мөнгө аваад 21 мянга тарах хийсэн. Одоо дахиад 250-ыг сонгуулиос өмнө зээлээд дахиад тараад. Тэгээ нөгөө бүтээгдэхүүнээ үнгүүдүүлээ л байгаа. Ийм л одоо ямар гэх юм уу да бахархмаар их нь хайш нэг юм. Одоо юу гэмээр юм ярьж байна. Өөрөө бол тэр зогцлын сумдар очиж бахархснасаа ярьлаа ш. Би бахархчихсан. Хүн очиод харахад тэнд юм болж байна гэдэг юм бахархал үс. Цаад утгаар эн чинь хуульч өрчөөд ингэсэн байна гэхээр асуудал өөр болоод байгаа. Тэгтээ бол тэнд бүтээж байгаа, ажиллаж байгаа. Тэр бол болоо. Гэхдээ эн чинь хаа нэгэн газар юм бүтээж байгаа хувьслэгүүд дэмжих зүйл. Гэхдээ эн чинь улаан цан эрх мэдэлтэй улсуудаар дамжуулаад ийм юмыг хийгээ явж байна гэж нөгөө хохирж байгаа улсууд нь нөгөө нэг мө 2.7 сая ядуурлан 40 хэмжээнд хүрсэн байгаа хүмүүс ш. Дүүл эдрийг хуурж яхаа 5 толгой бүтэхгүй шүү. Оюутлын 34% хүлээгэл гівчээ. Гэл зарлаа л та. Хүн чинь ядаж тэндээс нэг юм ирэх юм чинь гээд өглөө эрт босох байсан бол босохгүй ш. Өглөө 7-д босох гэсэн бол 5-7 ус юм ирэх юм чинь гээд 9 хүртэл унтдаг ш. Юм ирэхгүйг бол хүн чинь амьдрахын төлөө нэг чон мэт ажиллах хэрэгтэй ш. Яг энэ шиг л одоо би өнөөдөр мэдээллийн хөтөлбөрүүдээр хараад бодож ин л та. Орон сууцны 6% хүүтэй хүмүүс ямар их байранд орох, энэ ямар их хэрэгцээ бидэнд байна. Аштайхан байранд амьдрахын төлөө яаж ийн. Энэ бүхэн чинь бас тэр хүлээлттэй холбоотой. Та тэгтээ бас энэ 6% хүүтэй орон сууцыг дэд сайд хийжсэн, дэд үтсийн сайд хийжсэн бас бүтэхгүй гэж хэлэх юм биш үстэй. За яг 6% хүү гэдэг бол нэг тийм одоо юу гэдэг юм те гинт бодоод олдоод нэг тэгсэн юм биш. Энэ биднийг байхад яригдчихсэн. Ер нь бол 5-аас 6% хүү ээжээ жилийн тийм ээ хүн орон сууцны зээлийг даадаг байхгүй юу. Одоо өнөөдөр яаж нэхэр жилийн 12%, одоо 12-оос давцсан. Арилжааны банкуд орон сууцны зээл өгöd байгаа байхгүй. Энийг болоод их усүр олж ирээд тодорхой хэмжээний моргичийн зээл буюу 5-аас 6% гээд бидний үед хийсэн баталсан одоо төслөлдөө одоо тэгтээ эдгээр энийг явуулж чадахгүй. Яг л энийг мэдэхгүй байхгүй. Энэ чинь бас нэлээд олон юм ажлын хэсэг байгуулж ингэж програм гаргаж инээ тэр болгож иж. Тэгэхээр их усүр гэдэг нь хаанаас вэ гэдэг юм байна. Өнөөдөр арилжааны банкуд энийг бол яаж хийхгүй. За сая 580 сая доллар тэр хөгжлийн банкны бонд гаргаад зарсан гэж. Энэ өөрөө 5-аас 6% бас хүүтэй. Дахиад орж ирээд арилжааны банкуд ор. Тэр зардал гэж нэмэгдэн тийм ээ. Энэ мөнгө юу гэж нэхээр энэ том хөгжлийн програм чинь 15-аас 20 жилийн програм шүү. 5 жилийн хугацаатай зээл орж ирээд 15-аас 20 жилийн програм уу гэхээр 5 жилийн дараа байх засгийн газар энэ мөнгө чинь төлөх ёстой яа да. Уг нь яаж төлөх вэ? Тэгэхээр энэ мөнгө өөрөө өнөөдөр зөвөр миний сонссноор 200 саяын төмөр зам руу 200 саяын зам руу автозам 100 саяны орон сууц руу гэж байгаа юм шиг байл. Тэгэхээр энэ бол бас л эргээл төлөх төл мөнгө гэж хэлэх гэдэг. Ер нь бол орон сууцны зээл бол 15-аас 20 жил байдаг. Их усүр гэдэг юм өөрөө аягүй чухал. Тэгэл сонгуультай холбоотой бол сонгуулийн дараа засаг төр улс орон гэж байхгүй юм шиг л нөгөө л хийдэг.
гаргаад хийгээл эхэлж байна л да. Тэгээ энэ бол эдгэрч юу ч сонгуул болох гэж зарлал зарлуулж байгаа. Ийм юм хийж байгаа улс бол энэ бол юу шин. Энержи ресурс гэдэг энэ яриад байгаа би түрүү засгийн газрын мараг тал нь энэ компанитай холбоотой. Ерөнхий сайд нь өөрөө хувьцаа хийсэн шүү дээ. Энийг өдөр их хурал дээр ярьсан шүү дээ. Манай дээр Бортуна гэсэн өөрөө энд зарсан уу зараагүй юу гэсэн чинь шалгагдахаас шалгуулаарай. Гэхдээ чинь өөрөө энэ дотор нь явж л байгаа шүү. Ийм л байдалтай бид нар байж байна. Тэгээд 2.7 сая хүний хүлээлт үүсгэн том таван толгой нь өөрөө явж явах юмыг оюу толгойтой зэрэг тогтоол гарахад авч үлдээд тэгээд ухаан хөдөг төрүүлж ороод юм хийгээл явж байгаа. Эний цаад утганы үеийн төрөүний 70 жилийн гэрээ хийгээд тэнд байгаа эрчим хүч уус одоо юу гэдэг бүх хангамжийг говийн хангамжийг л эднэр авна гэсэн л дараагийн юм л явж байгаа юм л. Өнөөдөр оюу толгой руу яагаад эрчим хүчийг нийлүүлэхгүй? Эрчим хүчийг хийгээд засгийн их хурлаас тогтоолыг гаргаад өгсөн шин. Эрчим хүчний сайд нь энийг яагаад хөтлөгдөг юм? Яахлаарэ миллиард 400 сая хүнтэй эрчим хүчний хомсдолтой байгаа хятад улсаас эрчим хүч авна гэж ярьдаг. Монгол улс чинь хурцээр ухахад доор нь эрчим хүчний нүрс байж байгаа шин. Яагаад цахилгаан зөрөөр нийлүүлдэг юм? Эрчим хүчин дизелийн юу чинь нийт одоо зардлын 30% шин. Яагаад энэ уул уурхад зарагдсан таван толгой нь өөрөө явж явах юмыг оюу толгойтой зэрэг тогтоол гарахад авч үлдээд тэгээд ухаан хөдөг төрүүлж ороод юм хийгээл явж байгаа. Эний цаад утганы үеийн төрөүний 70 жилийн гэрээ хийгээд тэнд байгаа эрчим хүч уус одоо юу гэдэг бүх хангамжийг говийн хангамжийг л эднэр авна гэсэн л дараагийн юм л явж байгаа юм л. Өнөөдөр оюу толгой руу яагаад эрчим хүчийг нийлүүлэхгүй? Эрчим хүчийг хийгээд засгийн их хурлаас тогтоолыг гаргаад өгсөн шин. Эрчим хүчний сайд нь энийг яагаад хөтлөгдөг юм? Яахлаарэ миллиард 400 сая хүнтэй эрчим хүчний хомсдолтой байгаа хятад улсаас эрчим хүч авна гэж ярьдаг. Монгол улс чинь хурцээр ухахад доор нь эрчим хүчний нүрс байж байгаа шин. Яагаад цахилгаан зөрөөр нийлүүлдэг юм? Эрчим хүчин дизелийн юу чинь нийт одоо зардлын 30% шин. Яагаад энэ уул уурхад зарагдж байгаа энэ нефт бүтээгдэхүүн дизелийн татвараас чөлөөлөө хайчихдээ. Тийм ингээл яриул их юм билдэг. Тэгээд одоо ухаан хотог гэдэг юу би одоо очиж саний эрчим хүчгээд ярихаар чинь цахилгаан станц барьсан. Баяжуулах үйлдвэрээ барьсан. Тэгээ энэ дээр чинь бас энэ чинь татвар төлж байгаа компани бид нар юм хүртэхгүй байгаа юу? Хүртсэн бол энэ чинь за би хэлж за 2011 онд нийтдээ Монгол улс 15 сая тонн нүрс экспортлсон байна. 2012 онд 31 сая тонн нүрс экспортлсон. Монгол улсын нүрсийн дотор байгаа юу? Байхгүй. Тэгэхээр Монгол улсад юу орж энэ компаниуд руу л орж. Би татвараар л гэж асууад. Гэхдээ татвар нэг жоохол юм л ааш. Тэр жоохол юм чи орж ирээ юу болт юу ч болохгүй. Өнөөдөр бид нар бараг 1 тэрбум орчим долларыг жилд шатхуунаас Оросын холбооны улсаас авч байгаа шүү. Тэгвэл ягаад дотооддоо шатхуун боловсруулж болдоггүй юм. 30 онд тэр юун дээрээс зүүн баянд нефть боловсруулалт явж л байсан. Тэгэд би таны ярианд нэвтрүүлгийн цаг төгсөх гэдэг юм л да. Тэгээд эднэрч гэдэг юм уу ингээл яриад байна л да. Тэгээд энэ ийм нэг ингээд явахгүй гэл ингээл яриад ах юм. Явахгүй л байгаа бидтэй тэгээд. Үгүй тийм л дээ. Тэгэхээр явуулах гээд одоо энэ төмөр зам дээр бол хамаг байдгаараа яриад ингээд өндөр том хан одоо мөргөөд унлаа шүү дээ. Тэгээ энийг ингээл гаргаад ярьж байгаа юм л да. Хамгийн сүүл тэр үүзээг манай намын үүзэгийн хурал дээр ярьлаа. 70 жилийн гэрээ ингээд орж ирэх гэж шүү. Энэ бол болохгүй. Одоо ингээд явсаа. Гэхдээ юм явж байгаа бол өнөөдөр ядуурлал чинь ийм байх ёсгүй шүү. Тэгээ энэ ерөнхий сайд гэдэг хүнийг тойрсон гэсэн ус дахиад гараад ирж байгаа шүү. Инквайриг нэг байхад ярьдаг шүү. Өнөөдөр юу гэж нэхэм 90 оноос хойш мартагдсан бүх хүүхдийн ирээдүг ерөнхий сайд анхаарал тавлаа гэнэ. Тэг юу гэж байгаа юм бэ ч. Гэхдээ энэ утаагаар чинь өнөөдөр хичнээн хүүхэд хөвлөдөө өгч байна. Хичнээн дахир дутуу хүүхэд төрж байна. Энэ утаа арилахгүйгээр энэ өвчин чинь идэврэхгүй шүү. Энэ хавдрыг харал та. Утааг орон сууцаар одоо багасгадаг юм аа. Орон сууцыг мэрэгжлийн сургалтын төвөөр оруулаад хүмүүсээр нь өөрсдөө нь бариулдаг юм гэдэг хараа баталсан шүү. Явуулдаг. Гүр улаанцаа явуул. Ярамгад хороол төр мөнгө нь босгоод ирсэн. Батулга зөвлөхөөрөө яасан гэдэг. Тэгэд хотоо гэхээр 100 хавчраа шахчихдаг. Юу явж гэн гэж хэлэх гээд байгаа. Мал өснөг явж гэн гэх гээд байна уу? За төгсгөлт нь.
төгсгөлд нь та өнөөдөр их ноцтой үнэхээр шууд нэвтрүүлэгт урч ирээд баримтууд үзүүлээд ярил л да. Та цаашдаа яах вэ? Одоо та их хурлын гишүүний хувьд энэ ажлыг хариуцчихсан сайдын хувьд одоо бид яах ёстой вэ? Би одоо яах вэ? Ингэж юу бодож байна гэхээр энэ хүлээлт үүсгэсэн энэ ард түмэн хэр бүгдээр л ард түмэн гэж ярьсан. Би бас дотор санаа зов. Энэ хүмүүс эн чинь бүтэхгүй шүү гэдгийг зарлаа. Ингээд би авилгалтай тэмцэх газарт энэ байдлыг, энэ нөхцөл байдлыг баримттай хүргэж өгнө. Хараас нь шаардна. Прокурорт авч өгнө. Хараас нь шаардна. Ерөнхийлөгчд хүргэж өгнө. Хараас нь шаардна. Ийм л бодолтой. Тэгээд одоо харъя. Тэгээ болохгүй би буруу ярьсан хүн гүтгсэн гэдэг би ялаа идлээ. Ийм хүмүүсийг өнөөдөр их хурлд гаргаж болохгүй байхгүй. Дахиад эдгээр чинь энэ юм хитэн дахин одоо чадвараар мэрэгжлийн төвшөнд мөнгөтэйгээр хийн. Энэ хүмүүст өнөөдөр юу вэ? Мөнгө байна. Юу л байна? Мөнгө ирэх мэдл хоёр байна. Ганцхан асуулт байна. Энэ хүмүүс гэж яриад байна. Эдгээр бас л монгол хүмүүс шүү дээ. Бид хэд л дотроо биеиндээ ингэж байвал одоо яах вэ? Тэдэнд бас ард түмнээ таны хэлдэг. Жирийн хүмүүс. Өөр юм нэг шуналтай л монгол хүнтэй гэх үг. Өрөвдөх. Тэгэхээр харин эдгээр яагаад түл энэ хүмүүсээ өрөвдөх юм? Эдгээр чинь сонгуулиар та нарын амьдралыг сайхан болгоно гэж гарсан ус. Тэгээ яагаад зөвхөн өөрсдийнх нь амьдрал сайхан болдгийг. Энийг тэг өрөвдөх юм. Авдаг ялаа, авдаг шийтгэл авах хэрэгтэй шүү. За ярилцлага өндөрлөх үү. Тэгэд би ямар ч байсан өнөөдөр цаг зав гаргаж манай үзэгчтэй уулзаж яг цаг үеийн асуудлаар ихэвдээ тийм ээ өөрийнхөө санал бодлыг хуваалцсан танд баярлалаа. Амжилт хүсье. Цаг үеийн үзэл бодол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Улсын хурлын гишүүн Монгол Ардчилсан холбооны тэргүүн Батболго оролцлоо. Анхаар үзэгчтэй баярлалаа. Сайхан амраарай.